Сайн байцгаана уу? Threads цувралын хамгийн ихний дугаар та бүхэндээ хүрч байна. Нийгмийн бүхэл салбарт мөнхийн өрсөлдөгчд гэж байдаг да. Дуучин Сара Ариуна, Apple, Samsung, Messi Ronaldo гэдэл тэгвэл хэдүүлээ өнөөдөр Pepsi болон Coca-Cola-гийн мөнхийн дайны талаар ярилцах болно. 20 дугаар зууны ихэнх цаг хугацаанд Coca-Cola брэнд зах зээлд ноёрхож байлаа. Америкийн бахархал жинхэнэ амт гэж нэрлэгддэг байсан бол 1970-ад оноос эхлэн энэ бүхэн дуусгар болжээ. Тэр үед Pepsi брэнд нэгэн сонирхолтой туршилт хийсэн байна. Түүнийгээ Pepsi Challenge гэж нэрлэн хүмүүсийн дунд сохор амталгаа хийлгэж аль нь илүү вэ гэсэн санал асуулга явуулжээ. Ингэхдээ шилэн аяганд Pepsi Cola хоёрыг хийж амсуулав. Гэтэл санаанд оромгүй үр дүн гарч ихэнх хүмүүс Pepsi-г сонгосон байна. Pepsi энэ туршилтаа телевизээр цацаж Америкчууд Coca-Cola-наас Pepsi-г илүү үздэг гэж тунхагласан нь Coke-ийн нэр хүндийг дөргиосон хамгийн хүчтэй цохил болж хувирав. Эхэндээ ч Coca-Cola үнийг тоосонгүй. Брэндтэй, хэрэглэгчтэй бат итгэж байв. Гэвч нөхцөл байдал буруугаар эргэж борлуулалт нэр хүнд нь тасралтгүй унаж эхлэв. Ингээд Coca-Cola 1985 онд нэгэн шийдвэр гаргасан нь шинэ амттай Coca-Cola байлаа. Өөрөөр хэлбэл тэд жараа өөрчилсөн юм. Тэд энэ шийдвэртээ маш итгэлтэй байлаа. Угаасаа ч судалгаанд шинэ амт нь хуучнаасаа илүү үнэлгээ авсан байв. Гэвч нэг зүйлийг тэд ойлгоогүй байж. Coca-Cola бол зүгээр нэг ундаа биш. Энэ бол Америкчуудын дурсамж, хүүхэд нас, баярыг илэрхийлэгч амт байсан юм. Шинэ амт гараад удалгүй хүмүүс дэлгүүрийн тавираас хуучин колог бөөнөр нь авч нүүцэлж хэлжээ. Эсэргүүцэгч бүлгүүд хүртэл байгуулагдаж нэг нь бүр хуучин кола уудаг Америкчуудын холбоо гэдэг нэртэй байсан түүхтэй. Coca-Cola-гийн утас тасралтгүй гомдлоор дүүрв. Pepsi мэдээж энэ боломжийг юу гэж алхав дээ. Тэд өрсөлдөгчөө шоглож мөнхийн дайндаа ялалт байгууллаа хэмээн өөрсдөө тунхаглаад жамжив. Энэ бүхнээс ердөө 77 хоногийн дараа Cola брэнд Coca-Cola Classic нэрээр анхны найрлагаа буцааж худалдаанд гаргажээ. Хэрэглэгчид дэлгүүрт урт дараалал үүсгэж баяр хөөр дунд брендийн нэр хүнд дахин сэргсэн юм. Та нар бага байхдаа Pepsi-ний сав гэж сонсч ирсэн үү? Монголд хамгийн анх Pepsi брэнд орж ирж исэн болохоор өвөө эмээ нар маань том хуванцар савтай юм болгоныг Pepsi-ний сав гэж нэрлсэн хүчтэй төөх байдаг. Харин та аль амтанд нь илүү дуртай вэ? Pepsi юу, Cola юу? Доор сэтгэлдээ үлдээгээрэй.